2011 оны судалгааны байдлаар Монгол улсын хүн амын 3 хүн дутмын нэг нь ядуу байна гэсэн судалгаа гарчээ. Түүний нилээдгүй хувь нь орон гэргүй гудамж тариншаанд амьдрагч нэн ядуу хүмүүс үлээ. Нийгмээс тусгаарлагдсан эдгээр хүмүүс хэрхэн яаж амьдрдаг юм болоо? Нийгмийн хариуцлагатай Royal HD залуу улсын телевиз эдгээр хүмүүсийн амьдралыг үзэгч та бүхэн дэлгэж байна. 2013 оны 3 дугаар сарын 4-өөс өдөр бүр Royal HD телевизээр хүний мөр бодит соврал нэвтрүүлэг. Залуу чи явсан сайхан чи явсан миний ээжи зомолны хайрдасан миний ээжи. За үзэгчлээ бид дөнгөсөө сүхэ гэж одоо энд цуг байдаг тэр хүний юу яалаа 103 дуудаад төргөн дуудаад явууллаа. Тэгээд өөр юм бас хатгаатай байх шиг байна гэдэг чинь. Тэгээд инрэл имлэгт чадвал одоо хөвтүүлье гэд сая нөгөө дуудлагаар ирсэн эмч маань тэгсэн. Тэгээд өнөөдрийн одоо эхний өдрийн одоо амьдрал маань нэг иймэрхүү өнгөрлөө тий. Тэгээд одоо таньшаан руу ороод унтах гэж байна. Энэ хүмүүсийн амьдрал бас их хэцүү юм бүрхэг юм. Хамт ингээд байхад мэдэрч जैन. Түүнээс би өмнө бол одоо шал өөрөө л бас хардаг байсан те. Ингээд хамт байхад мэдэрч जैन, зовлонгийг ойлгож जैन. За ямар ч үсэ одоо тариншаан руу ороод унтцгаая. Тэгээд маргааш өглөө нөгөө л ажилдаа гарна. Яг л одоо өнөөдрийнх шиг л байх гэж бодож байна. За хамтдаа орцгоё. За Баатар цагтаа унтах уу да. Одоо аль унтна. Бид бүгдээ амьдрал нэг иймэрхүү. Тэгээд тантай танилцж болох уу гэж. Нөө оюунаа. Тэгээд бас л тийм амьддаг. манай гэрт орж ирдэг. Тэ. Одоо гэрэл гэж ярихаас одоо тариншаа гэж ярилтэй юм шүү дээ. Тэгтээ тэгвэл тариншаанд амьдарч байгаа бид бүгдээ амьдрал ийм. Тэгээ энэ хүний өвгөн бас модлаа тэгээд сая эмдэг аваа явуулаа тэгээд иймэрхүү амьдралаар амьдарч байгаа. Тэ. Тэгээд иймэрхүү амьдралаар амьдарч байгаа тэгээд их хэрсэлтэй л амьдрал хэцүү юмд л явж байгаа улсууд бид нар. Би бол одоо ихсгэл чи гэж ойлгож байна. Ингээл би бол одоо ингээл чи тэгэл унтна. Тэгээд энэ цан мантай энэ юу надад одоо нороо бас юм болж шүү. Түн та хэлсэн шүү дээ 90 жомч гарна ахтанч гарна. Нанаас юм гарыг. Огтон богсон жом байгаа юу? Байгаа. Тэр дотор ч л амьддаг шүү дээ. За амьд болчих болохгүй. Өнөр та нар байна. За тэгтээ яах вэ? Одоо нэгэн тал зориод энэ нэвтрүүлгийг хийнэ гэдээ бид нар Royal HD залуу улсын телевизэд зориул ингээл явж байгаа. Тэгээ та бүхний гол нь бол та бүхний амьдралыг одоо олон нийтэд ил болгох, та бүхнийг бас болж игүүл нэг нийгэмшүүлчих талаас нь тий энэ нэвтрүүлгийг хийж байгаа. Тий. Тэгээд бид нар ингээд одоо бивэндээ бас нөгөө нутаг нуух гэдгээр ярьд юм уу юу гэдэг. Одоо энэ 15 хүн бивэндээ бас сэтгэлтэй итгэлтэй бас доктор нас толгой гэж бас бие дарга гэж бас байгаа шүү дээ. Тэр захирдаг удирдаг. Тэгээд гадны улсуудын хүлийн зөвшөөрдөг. Тэд нэртэйгээ байлдна уу энд чангараа зүгээр энэ нөхний чинь энэгээр ч гарч гадаа гарч бичгэнтлээ зодтолдод нүдэ булдур бол одоо миний толгой хүртэл ингээ булдур болцсон л байжлаа. Тийм л болдгийг. Хэцүү амьдрал штэ. Чи витер явхад одоо чамаага зодуулчихгүй шиг нэг цэссэн л гэж бодож байна. Тэ. За тэгээд ямар ч гэсэн энэ нэвтрүүлэг явснаар бол олон нийтийн бодол бас өөрчлөгдөх те массын бодол өөрчлөгдөж тэгээд олон нийт бол бас та бүхнийг арай өөрөөр харах бах гэж бид нар бол хувьдаа бодоод байгаа юм. Тэ? Яг одоо бидний нэвтрүүлгийн зорилго бол одоо тэр байхгүй юу?
За ингээд камера онтраагаад амрыг да. одоо амрыг. За. Тэгээ маргааш өглөө хэдэн цагт нөгөө унтахгүй шүү. Аа. Явна шүү дээ энэ гудамжирч. Тэгээд хэдүүд нь унтд юм бэ? Хэдүүд нь унтах уу? Өглөө юмаа тушаачаад нөгөө хороо авч уучаад тэгээд тэр хүнд нэг амраал тэгэл эргээ гарна. Ерөөс нойр байдгүй шүү дээ бид нар. 2011 оны судалгааны байдлаар Монгол улсын хүн амын 3 хүн дутмын нэг нь ядуу байна гэсэн судалгаа гарчээ. Түүний нилээдгүй хувь нь орон гэргүй гудамж тарин шаанд амьдрагч нэн ядуу хүмүүс үлээ. Нийгмээс тусгаарлагдсан эдгээр хүмүүс хэрхэн яаж амьдрдаг юм болоо? Нийгмийн хариуцлагатай Royal HD залуу улсын телевиз эдгээр хүмүүсийн амьдралыг үзэгч та бүхэн дэлгэж байна. 2013 оны 3 дугаар сарын 4-өөс өдөр бүр Royal HD телевизээр хүний мөр бодит соврал нэвтрүүлэг. Залуу чи явсан сайхан чи явсан миний ээжи зомолныхон хайрдасан миний ээжи. За үзэгчтэй. Одоо шөнийн 12 цаг хүрч байна. Тэгээд Монгол ах модын талаар мэдж байна. Тэгээд нөгөө хоёр манасын талаар мэдж байна. Тэгээд ингээд суугаараа хангилж суугаараа ингээл сайн нэг хэсэг бас дуг хийчих. Тэгээд өнөөдөр бас нэлээ явсан нөгөө хог түүгээд бас нэлээ ядарлаа. Одоо ингээд дахиад маргааш дахиад нөгөө хогондоо гарна. Шиллаац түүгээд одоо ирдэг масан үнд чамрыг да. Энэ хүмүүсийн амьдралаас л бүрхэг санагдаж байна юу. Одоо ингээд та харж байгаа. Тэгвэр ингээд санддсан. Тэгэл одоо энэ нөмөрж унтж байгаа хүнчлэн одоо өнөөдөртөө амил нөмөрөхгүй л ах шиг байна. Тэгээд санаад байгаа ч тэр бас ингээд нэг би арцаагач шиг санагдаж байна. За тэгээд ямар ч байсан үзэгчтэй өглөө уулзъя. Бүгд сайхан урцгаарай. За үзэгч та бүхэн миний одоо энэ амьдралд ороод амьдарч байгаа 2 дахь өдрийн амьдралыг одоо харж байна, үйл явдлыг харж байна. Тэгээ нөгөө л одоо хогоо ухаал явж байгаа. Одоо эдний амьдралын гол одоо амьдралаа залгуулдаг, мөнгө олдог зүйл нь бол мэдээж одоо энэ хог ухах. Тэгээд Монголын маань ярьж байгаагаар бол ингэж байна. Энэ шил азаа цуглуулж түүнгүүтээ тэр мөнгөөрөө ерөөсөө л арх авдаг. Одоо юу гэдгийг хогон дээр харагдж байгаа нэг мах одоо хүмүүсийн хайсан мах ч байдаг юм уу, яс мас ч байдаг юм уу. Тиймэрхүү юмыг цуглуулад хайсан далхмалах. Тиймэрхүү юмыг цуглуулад ихтэй нөгөө тариншаанд аваачаад тэргүүрээ хоол болгоод идчихдэг. Зөвхөн одоо тэр шил аз цуглуулсан мөнгө бол ерөөсөө л архинд явдаг. Байгаа юм л да. Тэгээд бид хоёр шил азаа цуглуулчаад одоо тушаах гээд явж байгаа байл харагдаж байна. Монголынх маань надтай ингэж явж явахдаа бол ерөөсөө арх уугаагүй. Шил азаа цуглуулаа тэгээд зараад олсон мөнгөөрөө бол ойлоо тав хүн харсан элгэний нухшиж байдаг юм уу, далахч байдаг юм уу авч идээд ингээд явж байгааг бас харж байгаа хаа.
гайгүй алзам гайгүй явж чинь тэгээд гайгүй цэцтэй энэ дунд хэргийн явж чинь. Эндээс их түүн үлдээхтэй. Уул нь бол их түүнтэй зэв тэр унтдагчтай нэг. Тэгээд Хаар босхгүй л шүү дээ. Хаар босхгүй л шүү дээ. Харин тэ би унтчихгүй юу. Би унтаа чи өрхрээд тэгээ нэг тиймэрхүү юм бодол яваал. Хөө нилээд нүр хийх байлгүй. Тэгээ нэг мөгдөр хийх үү. Яг зөвчтрийнхоос илүү байлгүй. Илүү чадах байх л гэж бодоод. Таасан байна уу? Таачаар битүүрийг бол арай хийцсэн юм уу? Хаагур юу? Би нэг хүн цааны газараас нэг хэдэн ишил авдгийн тэрийг аваад. За бас гэрээтэй газартай юм уу тий? Тий. Хөөш хоёлын ингүүл яадаг юм байх. Гэрээтэй газартай гэж шүү дээ. Очоод загчт юм шүү хэлчтэй юм шүү. Тэгээд аргаш хоёлоо тэгнэ заяа. Баар мараар хоороо заяа. Өгч би таныг бол ихийг түүцсэн юм шүү. Хоёлоо түүсний ялгчаа. За би энэ мөнгө аав шүү. За. Миний хараа ихэд би ингэ түүцсэн юм шүү. Та одоо болоо. Таны гайгүй жоохон байна уу? Лаа. Хоёлоо одоо данс нэг юмч одоо яах вэ те? Тийм бадаан байхгүй шүү дээ. За яаж ялгадаг вүлээ? Эдрийг нэг шуудаан те? Тий. Онцлогтой нэг шуудаан. За. Сайн байна уу та? За битээр нөгөө юм тушаах гал ирлээ дээ тий. Өнөөдөр өчтөрийг бодоод гайгүй бахаа. Ранг ирэхэд болчихлоо тий. За. юм байдгийн бас. За бас. Нэгэн дөрөв хэрэггүй. 2011 оны судалгааны байдлаар Монгол улсын хүн амын 3 хүн дутмын нэг нь ядуу байна гэсэн судалгаа гарчээ. Түүний нилээдгүй хувь нь орон гэргүй гудамж тарин шаанд амьдрагч нэн ядуу хүмүүс үлээ. Нийгмээс тусгаарлагдсан эдгээр хүмүүс хэрхэн яаж амьдрдаг юм болоо? Нийгмийн хариуцлагатай Royal HD залуу улсын телевиз эдгээр хүмүүсийн амьдралыг үзэгч та бүхэн дэлгэж байна. 2013 оны 3 дугаар сарын 4-өөс өдөр бүр Royal HD телевизээр хүний мөр бодит сурал нэвтрүүлэг. Залуу чи явсан сайхан чи явсан миний ээжи зомолныхон хайрдасан миний Олон хүнтэй уулзах байсан байхгүй. За өнөөдөр хэрэг Өнөөдрийн хүмүүс одоо миний ашиг орлогч гэж юу аах вэ? Энэ хүмүүс л одоо өөрсдийнх нь ашиг орлогыг л мэднэ шүү дээ. Энэ хүмүүс л ямар байсан бэ гэдэг талыг л одоо мэдхээс одоо юу ч юм чи. Энэ Tiger Singurгийн шилвэ шүү дээ. Эний чинь би эднүүсээс би 30-аар авдаг. За. Тэгээ 35-аар өгдөг цаашаа. Тийм. 5 төгрөгний л 5 төгрөг нийл ашигтай гэсэн үг шүү дээ. За бид хоёр одоо өнөөдөр бас нэлээд гайгүй ажиллаа. Ерөнхийдөө бол гайгүй л гэж бодоод байгаа. Өчтөрийг бол гайгүй. Өчтөрийг бол бас юу чирж ийн дөө. За эдэр яах вэ? Үстэй яах вэ? Аашиг одоо на борууд байна тий. Өөр үнэтэй шүү дээ. өөр үнэтэй бас яаж яана. Энэ нэг өөр үнэтэй. За. Ихэд тийм шүү дээ. Олчсон мэтэр нэмээд л бичиж ахта. Ойгоо таттай тавьсан. Амтчихсахад. Тэгээд Наадхаа энэ л gooch, хорихлог gooch. 21 дорой юм тий. За маргааш би яхаа хэрэгтэй. Маргааш хорхоор юм бэ. баатгийн Яа нэг юм. За боддоо тэгээд. За хүнцраад явах. Согоор.
За. 120. хэд 200 гэсэн үг шүү дээ. Тэгээ 300 төгрөг болж байгаа юм чи. Аа за. Хилд нь 250 төгрөг. Ааха. За, энэ маань. За энэ маань ихлээр чи энэ МТС-ийн 3 шил байгаа биз? Энэ чи 120 гэхлээр 360 болж байгаа үстэй. За энэ ч 360. Энэ 60 төгрөг, энэ 50 төгрөг 110, энэ 100. Тэгээ 210 болж байгаа биз? За Энэ чин 30 шил 10 ширхэг гэдэг чин 300. 300. За энэ чи ингээ 20 шилнүүд. Ярааж юм байна. 15 ширхэг тийм ээ? 300. Хэдэн лаз байлаа? 4 лаз. 4 лаз гэдэг чинь 40 төгрөгөө. 1510. 14. Өчигдөр чинь 1150 байлаа. 1050 байлаа. 1150 байсан. 1150 байсан. Энэ тэрхэд үлж байна. 1510. Чи дотоод үзсэн. Уг нь нилээд өчтөрөөгөө бол гайгүй төвчлээ гэж бодоод. Тэгээд юу л да. Одоо бидний амьдралд чинь одоо энэ вирус болоод ирэхэнгүүт амарчдаг байхгүй улсууд чинь энэ контейнерүүд чинь ганц энэ ахал нэг тосолдог биднэрт амин болдог. Амин залгуулдаг хүн байхгүй. Дотоод гойд. Суудаг авсан мэт. Энэ юм болохоор Гуанцангаар яваад өдөртөө нэг оройдоо өдөртөө нэг заримдаа 2 ирнэ. Амжихгүй бол 1 ирдэг. за. Энэ хүн бас арга гэртэй. Маргаашнаас ингэжээ. Маргаашнаас ингэжгүй юм заа. Тэгвэл чи яваад идэг. Метаа заавал гэж байгаа сэрэг. Годомжээр тойрсоор гоод ерөөсөө юм олдохгүй үстэй. Тийм Гуанц баар маар явчихж байгаа. Ааха. Тэгээд юутай авдаг хүн гэж байна. Өөр хүн очихоор өгөхгүй тийм ээ? Бас Өөр. хоёлаа чи маргааш. Өгнө. Би ордогод бодохгүй тийм. За хаа. Ямар ч амжилт төсөө. Хаа. Үгүй баярлаа. Би энэ нэвтрүүлэг явж байгаа байхгүй хүний мөргөд. Яг зүгээр одоо та бүхний амьдралыг бас олон түмэнд дэлгэн харуулж яаж амьдрдаг, яаж шүүх амьдрдаг гэдгийг одоо харуулах юм нэвтрүүлэг байгаа юм. Тэгээд яг бит хоёр ингэж годомжоор яваад яг одоо та нарын одоо хэдэн төгрөг олдог, яадаг гэдэг, яаж мөнгө олдог гэдгийг одоо яг энэ юугаар процессор харуулж байна л да. Тэгээд маргааш одоо тань шиг ингэж гадуур явхаас та бол одоо жишээ нь одоо хэдэн төгрөг одоо нэг өдөртөө олж байна. За би ингэж зүтгээл тэгэл нэг 4000 гэл олдгийг. 4000 өдөртөө. Тий. Тэгэхээр чи бит хоёр бол одоо 4-1-ийг л олж ийн гэсэн үг юм биш үү? 1100 төгрөг гэдэг чинь. 4000 төгрөг болоод тэгээд яг оройн хоол нэг тамхи гээл тэгэл тарчих. Төө. За таны хэн бэлээ алдар нэр? Отгомаяр. За Отгомаяр амжилт хүсье. Тэгээ ямар ч байсан тэгээд ирээдүй бол гэрэлтэй гэж боддог үстэй, итгэдэг үстэй тийм ээ. За танд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. Уг нөгөө Эмдэгт төлөөд төргөн дуудуулаад Танд эмдэгтэд очиод ерөөсөө яагаад ч гэсэн шинжилгээ хийлгээ гаргасан гэдэг төглөө үрчилсэн. Тэгээ сая орой өргөтний үеинд нэг аяг шил хийж өгөөд адууны юм хараас. Тэгээ нэг өнөөдөр чинь сүмтэй өдөр юм байна шүү дээ. Хондог өдөр гинэ. Сүм гэж хондог ийшээгээ нэг хондог сүм байдгийг. Тэнд өнөө хондог өдөр юм байна. за хэд юу аа. Энд чи өнөөдөр чинь 3 дахь те 3 дахь 4 дахь тэгээ 5 дахь өнжилдэг гэлөө. Тэгээ хагас сайн гэлөө юу гэдэг лээ. 7 хоногт нэг 4 хонуулдаг юм уу яа. Тийм. За нэг За ойлголоо. За баярлалаа хаа. тэр нэг би хаана их муудаад байгаа. Тэгээ өнөөдөр тэр сүмдэр нь баахан эмчнэр ирж үзэх юм гэсэн. Ааха. Тэгээд одоо яах юм байгаа. Тэгээд болохгүй хүмүүсээ хэвтүүлж ярих юм байгаа Та үү? мэдэх үү? Мэднэ. Шүүхэн энд байдаг чинь мөн бидтэй. Тийм. Ойрхон шүү дээ ийшээгээ ингээд 805 тэгээд нөгөө нэг шүүх. Ааха. Энэ зүрхэн шүүхэн энд байдаг гэсэн. За баярлалаа. Ордог бах тийм. За баярлалаа танд. За хоёлаа ямар ч гэсэн 1550 төгрөг лөө. Маргааш өмнөдөр очиж нөгөө хоолоо олж идэв шүү дээ хоёлаа. Бас тэр зөмдөр очиж хоол олж иддэг. Хоол олж идэн хоёлаа хоол олж идэв шүү дээ. Бас муу мэдхгүй юм бэлтнэ бас. Дуулна тэгээд тэн дээр очиж хоёлаа нэг аяг халуун юм олж идэхгүй бол одоо ингээд нөгөө талхилгны нухшаар чивдэрс амьдрахгүй шүү дээ.
хооллохгүй байна. Тэгээд явдаг нөө явчих. За. За ойлоо эхлээ юу ч гэсэн юун дээр очих вэ? Таршин дээр очих уу? Тэр одоо сая олсон мөнгөөр хойлоо нөгөө идэх юм яах вүлээ? Тийм одоо харин яд. 2011 оны судалгааны байдлаар Монгол улсын хүн амын 3 хүн дутмын нэг нь ядуу байна гэсэн судалгаа гарчээ. Түүний нилээдгүй хувь нь орон гэргүй гудамж тарин шаанд амьдрагч нэн ядуу хүмүүс үлээ. Нийгмээс тусгаарлагдсан эдгээр хүмүүс хэрхэн яаж амьдрдаг юм болоо? Нийгмийн хариуцлагатай Royal HT залуусын телевиз эдгээр хүмүүсийн амьдралыг үзэгч та бүхэн дэлгэж байна. 2013 оны 3 дугаар сарын 4-өөс өдөр бүр Royal HT телевизээр хүний мөр бодит соврал нэвтрүүлэг. Залуу чи явсан сайхан чи явсан миний ээжи зомолныга хайрдасан миний За үзэгчдээ бидний энэ нэвтрүүлэг явж байгаа үеэл одоо яг одоогийнх шиг нэвтрүүлэг гарч байгаа үе шиг юм өрн дулаан сайхан цаг байгаагүй. Гадаа бол маш хүйтэн байсан. Тэгээд бол одоо камер маань зарцах, зарим хэсэг маань одоо дүрс маань пранктай, зарим хэсэг маань дүрс маань бол одоо бас дууг орохч байдаг юм уу? Нэг тиймэрхүү хүндрэлүүд бол тохиолдож байсан. Гэсэн хэдий ч бол одоо бид чадах ятгаараа эдгэр хүмүүсийн амьдралыг та бүхэн дэлгэр харуулахын тулд чадхатгаараа одоо бас явж байсан. За Монголын хувьд бол бас нэг хаяа орж шилээс авдаг юм хэдэн дэлгүүрүүд таньдаг дэлгүүрүүдтэй юм байлээ. Тэгээ замаараа бас шилээс тушаачаа замаараа бас тэр дэлгүүрүүдээр нь орж шилээс аваад тэр явж байгаа байдлыг харагдаж байна. За энд бол хоёлаа нөгөө түүсэн шил азаа бас тушаач гад. Тэгсэн хэдий ч одоо оройтсон ахгүй бичлэг битээ хийгээд бай гэх зэрэгээр бол бас цааргалж байсан. Намайг түлх багын чимочи За энэ дүрсэн дээр бас нөгөө орой ол хүнс авах гал тэгээд Монголын манаас нэг тамиг авт татыг энэ дэлгүүр рүү орсон. За энэ хоёр залууг таалаас харж байгаа. Энэ хоёр залуугийн хувьд бол зүгээр харахад бол эрүүл сар бол юм сайхан залуучууд байсан. Гэсэн хэдий ч бол одоо бас энэ амьдрал руу ингээд орцсон. Харамсалтай санагдж байлаа. Тэгэд энэ нүдээ тэсгүүлсэн залуугийн хувьд болохоор зэрэг орцонд тасарч унаад босоод ирсэн чинь одоо ингээд нүдийн тэс цогцсон байсан гэж ярьж байлаа. Тэгээд өөрөө бол лифт ч мэрэгчлээ. Би одоо бас хэрэгтурлаад мэрэгчлэрээ ажиллаж болдгоо юм уу гэдээ одоо бас асуусан. Гэсэн бол одоо биднийг ажилд авдгүй маа гэж хариулж байлаа. Тэгээ энэ хүмүүс маань бас дотроо дорой нэгээ дээрлэгч байдаг юм уу? Гайгүй хүн шиг юм өмсөө явж их юм бол тэрийг тайлаад авчдагч байдаг юм уу?
Нөгөө шил азаа цуглуулад нь хэдэн дүүрг олоо явж итэл нөгөөтхийн дээрэмдээд авчдагч байдаг юм уу? Тиймэрхүү юмнууд бол бас байдаг гэж байна. Би бас л хэцүү амьдрал. Одоо хоёулаа нөхөндөө орж хөвтөн штэ. За нөхөр гоё хэдүүлээ хараа та. Харин тэгээ би нөхрөөгөө салгалаа явуулж байна. Таны би одоо яаж ин гайгүй юу? Гайгүй одоо нэг сүндээ бас нэг эмчивдээ гэсэн юу утсан нөмөр гэсэн гэсэн. Махан талаад. Тийшээ очих юм уу та? Одоо тийшээ нэг жоохон будаач чигэд. Хоёр өнөөдөр яа мөнгө төгөрг яав юу болов гайгүй юу? Мөнгө төгөрг нэг хар шийдгүй хэлдэг уугаар. сая тэр шил авдаг хараа. Тий. Яг нэг харт чинуулдаг тадны нэг. Тэгээд одоо Энд нэг жоохон дудаацтай тийшээ тэхийгээ. За тэнрүүгээ ямар ч гэсэн орё л доо. тэгээд юмч холдохгүй юмч ерөөсө ховор болсон ч юм байна. Явж үзлээ. Тэгээд орд нь тавцтай юм явж ирсэн. За тэгье тий. Та одоо тэгээд хэдэн жил хамт татчих юм? Хэдэн жил хамт татчих юм? За нэг 20 жил цоохоо. 20 жил. Шилээ яг аваа орчих юм уу? Оо яах энэ тавьчих. Алга болчихгүй юу? Аа? Чи бас хөдөлмөр шүү дээ. Хайгүй л үү тий. Гайгүй. За эхлээд ах ч хоёрыг оруулчих. Монголынх орчих. Нэг бол та ороод доороос нь тосч авд юм уу яад би? Орчих уу те? За ах ч хоёрыг ямар ч гэсэн та хоёр ямар ч сараад. За авсан уу та? Гүү. Зайтай ямар ч сард ба. Онцгойтэй гайгүй юу? Тэгж байгаа хэвтэх. Монголыг тосоорой. Зүгээр үү? За тийм дээ гэж бодож шүү дээ. Олон жил болов. За их ч ороорой. Цаашаа гоё тийм. Цаашаа шууш. Өдөр хүүт өдөр шүү. Яа хэлээд өгсөн. Монголын энэ руугаас үуч.